Сайн байцгаана уу? Төрийн банкнаас санаачлан хэрэгжүүлж буй зээлдэгч нар зориулсан онлайн сургалтын контентын бизнес процесс загварчлалын хичээлийн хүрээнд агуулгаараа бид нар бизнес процесс менежментийн тухай товч ойлголт авах. За бизнес процессыг загварчлах нь яагаад чухал талаар бизнес процессыг загварчлах зөвлөмжүүд болно. Ер нь энэ бизнес процессын загварчлалыг цаашид хэрхэн юунд яаж ашиглах вэ гэдэг талаар та бүхэнд товчхон агуулгыг хүргэх болно. За энэ агуулгын хүрээнд байгууллагын үйл ажиллагааны амжилтыг бол үр дүн, үр ашиг, бүтээмж болон чанар гэсэн хэмжүүрүүдээр хэмждэг тухай бол авч үзсэн байгаа. За түүн дотроос бол бүтээмж буюу ер нь орц болон гарцын харьцаа аль болох бага түвшинд байлгах. За тэрэндээ холбоотойгоор байгууллагын үйлдвэрлэл эсвэл үйлчилгээний процессыг хэрхэн том зургаар нь уялдаа холбоотой харж чадаж байгаа вэ? Энэ нь эргээд орц гарцын харьцааг хэр зөв зохистой түвшинд байлгахад одоо хувь нэмэр оруулах вэ гэдэг нь чухал авч үзэх асуудал байгаа. За мөн түүнтэй холбоотойгоор бас мөн хуваарлтын үр ашигын талаар бол авч үзсэн байгаа. Хуваарлтын үр ашиг буюу байгууллагын одоо хуурган процессын үйл ажиллагаанууд маань хэр зэрэг үр ашигтай ажиллаж байна вэ? За бүх оролцогч талуудад маань процесс ойлгомжтой байгаа юу? Одоо илүү ойлгомжтой харилцаа холбоог бий болгож чадж байгаа юу гэдэг дээр бол хуваарлтын үр ашиг маань бол яригдана гэсэн үг байна. Энэ нь эргээд байгууллагын одоо процесс маань хэр зэрэг үр дүндээ зохион байгуулагдаж байгаа вэ? Хэр зэрэг уялдаа холбоотой ажиллаж байгаа вэ? Мөн байгууллагын одоо процессд оролцож байгаа оролцогч талуудад маань тухайн процесс хэр зэрэг одоо холбоотой тодорхойлогдож байгаа вэ гэдэг нь бол чухал асуудал юм аа. Тэгэхээр бизнес процессын загварыг ярихаас өмнө яагаад бид нэр нь бизнес процессын загварчлалын талаар авч үзэх ёстой юм бэ гэдэг дээр бизнес процесс менежментийн тухай ойлголтыг бол товчхон дуртахын зүйтэй байх. Тэгэхээр байгууллагын аливаа үйл ажиллагаа бол зөвхөн эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээг чанартай байлгахын тулд байгууллагын одоо дотоод хувиргах процесс маань хэр зэрэг үр дүнтэй үр ашигтай байгаа вэ гэдэг дээр анхаарал хандуулж авч үздэг. Буюу процессыг хэрхэн яаж сайжруулах, хэрхэн яаж үр дүнтэй ажилуулах, за хэрхэн яаж процесс дотор байгаа сул талуудыг олж илрүүлэх вэ гэдэг энэ аргачлал арга зүйг бид нар бизнес процесс менежментийн хүрээнд бол авч үздэг байгаа. Тэгэхээр бизнес процесс менежмент маань өөрөө бол нэг юм 6 үндсэн алхам буюу процессыг илрүүлэх, тухайн тодорхой нэг процессыг олж тодорхойлох, за тухайн одоо тодорхойлсон процесс дээрээ шинжилгээ хийх, за шинжилгээний үр дүнд тухайн процессыг дахин одоо зураглах буюу сайжруулах, за сайжруулсан процессыг хэрэгжүүлэх, за хэрэгжүүлэлтийн үр дүн дээрээ хяналт мониторинг хийгээд тэр процессыг шаардлагатай болвол дахин сайжруулах гэх мэт ийм тасралтгүй цикл процесс бол авч үздэг байгаа. За энэ одоо 6 алхам шатараасан алхмыг бид нар бизнес процесс менежмент буюу процессыг л тасралтгүй үр дүнтэй ажилуулахад чиглэсэн одоо цогц үйл ажиллагаа дараалсан алхам ажлуудаа гэж бол авч үздэг байгаа. За тэгвэл байгууллага яагаад одоо процессын загварын тухай авч үзэх шаардлагатай болдог вэ гэхээр байгууллагын үйл ажиллагаа маань өөрөө маш олон одоо төрлийн нөөцүүдийг ашигладаг, маш олон төрлийн оролцогч талуудын одоо уялдаа холбоотой ажил байдаг. За тэгэхээр бизнес процессыг ойлгох буюу тухайн бизнесийн үйл ажиллагаагаа том зургаар нь харах. За нэг процессын бүтэн урсгалыг тодорхойлох. За тэр бүтэн урсгалыг тодорхойлснороо процессын оролцогч талууд эсвэл процесс дотор хийгдэж байгаа ажлуудын уялдаа холбоог ойлгож тодорхойлох нь чухал байдаг. За түүнээс гадна процессын оролцогч буюу оролцогч талуудын хамтын ажиллагааг илүү сайжруулах, за түүн дээрээ суурлаад бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг олж илрүүлэх гэх мэтчлэнгийн одоо шаардлагатай байдаг байна. Бас мөн байгууллага дээр бүтээгдэхүүн болон үйлчилгээний эцсийн гарцыг илүү одоо чанартай нэг түвшинд байхын тулд процессуудыг стандартчлах шаардлагатай байдаг. Тэгэхээр процессын зураглал маань өөрөө өөр арга замаар хийгдээд байгаа. Гэхдээ эцсийн нэг бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох гэдэг тухайн процессуудыг нэгдсэн стандарт руу оруулахын боломжийг бий болгож өгнө гэсэн үг. Процесс өөрөө ажиллана гэдэг маань тодорхой олон төрлийн мөнгө ч юм уу тоног төхөөрөмж гэх мэтчлэнгийн хүний гэх мэтчлэнгийн нөөцүүдийг бол ашигладаг. Тэгэхээр тэр нөөцүүдийг хэрхэн хаана яаж зөв зохистой хуваарлах вэ гэдэг асуудал бас энэ процессын загварчлалтай холбоотой гарч ирнэ гэсэн үг. За бас мөн одоо процессын үйл ажиллагаа маань өөрөө одоо хүнээс хамаарсан янз бүрийн алдаа, за удаашрал за эдгээр хүнээс хамаарсан асуудлуудыг илүү багасгах зорилготой бол байдаг байна. За эрэлүү үр дүн, үр ашиггүй одоо алхмуудыг олж илрүүлэх, ер нь процессын одоо янз бүрийн байдлаар гарч иж байгаа цаг хугацааны үед эсвэл их зардал гарах гэх мэтчлэнгийн иймэрхүү алдаанууд маань ер нь юунаас шалтгаалж байгаа вэ гэдэг суурь шалтгаануудыг нь олж илрүүлэхэд бол процессын зураглал бол чухал үүрэгтэй. За түүнээс гадна процессыг илүү үр дүнтэй ажилуулахын тулд технологийн шийдлийг хэрхэн хаана яаж одоо ашиглах вэ? Одоо бүхлээр нь тухайн процессыг илүү одоо тэгэхээр BPMN гэдэг маань өөрөө Business Process Modeling and Notation буюу бизнес процессыг
зөвхөн модель хийхээс буюу загварчлахаас гадна notation буюу тайлбарлах юм хэрэгслүүдээр нэмэлт хэрэгслүүдээр хангаж өгсөн учраас энэ одоо загварчлалын хэл маань маш ийм одоо өргөн хэрэглэгддэг, бас бүх төвшөнд хэрэглэгдэж болдог ийм одоо загварчлалын хэл байдаг. Тэгэхээр бизнес процессыг одоо тодорхойлох, сайжруулах ийм бизнес шинжээчдийн чиг үүрэг дээр ч юм уу. За эсвэл магадгүй загварчилсан процессын дагуу янз бүрийн байдлаар програм хангамжийн шийдлийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, тухайн процессыг өөрчлөх ийм шаардлагатай мэдээллийн технологийн хөгжүүлэгчтэй. За эсвэл магадгүй тухайн процессыг хянаж удирдах чиг үүрэг бүхий бүтээгдэхүүний менежерүүд болвол энэ BFM-ийн загварчлалаар одоо тодорхой төвшингүүдэд процессын зураглалыг болол бас зурж болдог байх нэ гэсэн үг байна. За тийм учраас энэ BFM-ийн загварчлалаар бид нар энгийн одоо дүрслэл бүхий бизнес процессын зураглал за эсвэл бүр агсан түвшний буюу нэлээдгүй юм детальчилж зурсан юм загварчлалыг болол хийх боломжтой байдаг байна. За тэгвэл энэ BFM-ийг бид нар хаана хэрхэн яаж ашиглаж болох вэ гэхээр бидний мэддэг MS Visio ч юм уу за эсвэл онлайн орчинд бол Draw.io гэх мэтчлэнгийн эдгээр дүрслэлийн зориулалт бүхий програмууд дээр та бүхэн бүгдээрээ BFM-ийн одоо элементүүдийг нэмээд одоо процессын зураглалаа хийж болно гэсэн. Гэхдээ эдгээр төлөвлөлт маань яадаг вэ гэхээр зөвхөн бизнес процессыг дүрслэхэд л ашиглагддаг ийм одоо хэрэгслүүд бол байдаг. За гэтэл Adonis юм уу одоо бусад одоо маш олон төрлийн програм хангамжууд байгаа. За энэ програм хангамжуудын гол давуу тал маань бол тухайн бизнес процессыг дүрслээ дээр нь чанарын болон тоон шинжилгээнүүдийг хийж боловсруулж гаргаж болдог. За тэгээд дээрэс нь RASI ч юм уу SIPO гэх мэтчлэнгийн нэмэлт одоо процесс дээр хийгдэж болдог шинжилгээнүүдийг бол энэ одоо төлөвлөлт дээр бол хэрэгжилж болдог. За мэдээж жоохон сул тал нь бол баг зэргийн үнэтэй ийм болол хэрэгслүүд бол байдгаа гэсэн үг байна. За тэгэхээр бизнес процессын загварчлал бид нар ер нь юуг дүрслэх хэрэгтэй байдаг вэ? За энийг ярихаас өмнө бас та бүхэн бизнес процессыг одоо зураглаж загварчлан дүрслэн гэдэг маань өөрөө шууд одоо нэг хүн ч юм уу нэг өдөр ч юм уу суугаад хийгдэх боломжгүй юм ажил. За энийг одоо процессын дүрслэл загварчлалыг хийхийн тулд одоо шаардлагатай бичиг баримтуудын судалгаа хийх, оролцогч талуудыг хамруулсан одоо зөвлөмжтэй воркшоп зохион байгуулах, бичиг баримтын анализ хийх, судалгаа авах гэх мэтлэнгийн одоо шинжилгээний аргуудыг суурилсны үндсэн дээр эцсийн үр дүнгээ ингээд процессын зураглал болгож гаргаж ирнэ гэдгийг бол ойлгох хэрэгтэй. За тэгэхээр бизнес процессыг загварчлахад бэлэн болгоод материалуудаа бэлтгэсэн болвол дараах асуултуудын хүрээнд процессын зураглалаа бол боловсруулна гэсэн үг. За нэгдүгээрт нь тухайн процессыг ер нь юу эхлүүлж байгаа вэ? Яаж эхлэх вэ? Тэр процесс хэрхэн дуусах вэ? Буюу тухайн процессыг эхлүүлэх орц болон гарц нь яг юу юм бэ? За энийг бол BFM-ийн дээр бол event гэдэг элементээр бол дүрслэх нь байна. За энэ элемент маань юм зүгээр бүрэнхий дугуй хэлбэртэй бол байдаг байна. За эхлүүлэх процесс бол эхлүүлэх event бол зүгээр ингийн одоо дугуй байдаг бол дуусгах event бол арай илүү зузаан юм хүрээ бөхөө дүрслэх элементүүд байдаг. За цаашаа зургал дээрээ харуулах болно. За түүний дараа процессын туршид бид нар яг юу хийгдэх вэ? Ямар ажлууд хийгдэх вэ гэсэн үг байна тий. За энийг бол activities эсвэл task гэж бол BFM-ийн элементээр нэрлэдэг байгаа. За энэ дараах дүрслэлээр бол дүрслэгдэх нь байна. За түүний дараа процесст хин оролцох вэ? Юу хийх вэ гэдэг маань бол swim lane буюу pool lane-ээр бол дүрслэгдэнэ гэсэн үг. За тэрнээс гадна процессын туршид ямар нэгтгэх болон салгах ажлууд байгаа вэ? За тэрийг нь decision эсвэл gateway гэдэг ийм дүрслийн элементүүдээр бол ашиглаж дүрсэлтгээ гэсэн үг байна. За энэ дээр бол жишээ нь энгийн одоо ийм процессын дүрслийг бол та бүхэнд харуулъя. За энэ дээр бол их сургуулийн одоо агсан түвшний хөтөлбөр буюу магистрийн түвшинд эсэлтийн процессын зураглалын одоо тодорхой нэг хэсгийг бол харуулсан байгаа. За энэ дээр процесс маань яг бүтнээрээ энэ дээр харагдаагүй байгаа учраас хэдүүлээ дараагийн хэсэг рүү оръё. За энэ дээр бол юу харагдаж байна вэ гэхээр эхлэх буюу дуусах ивент энэ дээр харагдаж байна. За эхлэх ивент нь бол янз бүрийн одоо яг тодорхой эхлүүлэх ийм үйл явдал байх хэрэгтэй гэсэн үг байна. За энэ нь магадгүй тодорхой нэг цаг хугацаа зааж болно. За эсвэл магадгүй өмнөх процесс дууссан тэр гарцаагаа эхлэх ивент дээрээ эхлүүлэх гарц орц олгож тавьж болно гэсэн үг байна. Эсвэл тодорхой нэг нөхцөлийг хангасан тохиолдолд гээд эхлэх ивентүүдийг яг тодорхой одоо яг зааж өгсөн байх хэрэгтэй гэсэн үг. За мөн түүнтэй нэгэн адилаар дуусах
одоо үйлдэл бол бас яг тодорхой цаг хугацаа болоод тэр одоо процесс дуусдаг байж болно. За эсвэл магадгүй тодорхой нэг нөхцөл бий болоод тэр процесс дуусдаг байж болно. За одоо энэ дээр бол юу болсон бэ гэхээр үнэлгээний хариу буюу боловсролын газраас энэ оюутныг бол магистрийн түвшинд суралцуулах боломжгүй гэдэг хариу ирсэн учраас энэ оюутанд таныг эсвэлэх боломжгүй шүү гэдэг хариуг илгээгээд эсэлтийн процесс маань шууд зогсож явах жишээ нь. За тэгэхээр энэ бол дуусах бол ивент байна гэсэн үг байна л да. За тэрний дараа бол юу вэ нүг гэхээр activity task-ууд тодорхойлогдсон байна. Тэгэхээр тухайн процесс дотор тодорхой нэг цаг хугацаа нөөц зарцуулагдаж хийгдэж байгаа ажлуудыг бид нар activity буюу task-ууд гэж нэрлэдэг байна. За энэ дээр бол цэнхрээр дүрслэгдсэн юм одоо яг дүрслийн элементүүд бол харагдаж байна гэсэн үг байна. За түүний дараа бол sequence flow буюу энэ процессын одоо дараалал маань яаж явах вэ гэдгийг бид нар ийм энгийн сумаар бол дүрсэж харуулдаг байна. За энэ сум маань өөрөө бол тухайн процессын үргэлжлэх одоо тухайн процесс доторх ажлууд буюу ажлууд эсвэл одоо decision-ууд те эдгээр бүгдээрээ ямар дараалалаар явагдах вэ гэдгийг дарааллыг нь гаргаж өгдөг байна гэсэн үг байна. За үүний дараа бол gateway эсвэл decision гэж нэрлэгдсэн процессын явцад ер нь ажлууд ямар нэгэн байдлаар салаалах, нэгтгэх юм шаардлагатай тохиолдолд энэ decision gateway-г бол оруулж ирэх нь байна. За ер нь ямар тохиолдолд энэ ямар тохиолдлууд байж болдог вэ гэхээр магадгүй одоо нэг ажлын дараа хид хідэн ажлууд зэрэг хийгддэг байж болно гэсэн үг байна. За энэ дээр бол ашиглаж болно. За эсвэл нэг ажлын дараа тодорхой нэг нөхцлөд хангаж байгаа юу үгүй юу гэдгийг шалгах шаардлагатай болж болно. За эсвэл магадгүй нэг ажлын дараа хид хідэн одоо хувилбараар бол ажлууд хийгддэг байж болно. За жишээлх юм бол та сургалтын төлбөрөөр хуваараа төлөх, зээлээр төлөх, эсвэл ямар нэгэн байгууллагын тэтгэлгээр төлөх гэх мэтчлэнгээр ингээд аль нэг хувилбар одоо гарч ирэх шаардлагатай болвол одоо энэ decision gateway-нуудыг бол ашиглах нэ гэсэн үг байна. За түүний дараа яг процессыг илүү одоо зохион байгуулж харуулахын тулд буюу тухайн процесс хин юу хийх вэ? Гадаад оролцогч талууд нь хийх юм байх уу? Яг тухайн байгууллага дотор ямар чиг үүрэг бүхий оролцогч талууд энэ процессд одоо хамааралтай байх вэ? Тэдгээр оролцогч талууд маань яг юу хийх вэ гэдгийг бид нар дүрслэе гэх юм бол pool болон lane гэсэн одоо дүрслийн элементийг оруулж ирэх нь байна л да. За жишээлх юм бол энэ зурган дээр юу харагдаж байна вэ гэхээр их сургууль дотор сургалтын албаны ажилтан болон эсэлтийн хороо гэсэн ийм хоёр одоо чиг үүрэг бүхий хүмүүс бол оролцох нь байна. За гэтэл гадна талын гадаад оролцогч тал гэх юм бол одоо элсэгч, за эсвэл магадгүй боловсролын газар гэх мэтлэн ийм гадаад оролцогч талуудыг бол харуулсан байна. За яг энэ жишээ одоо төрсөлсөн байгаа процессын зурагт дээр бол элсэгч болон боловсролын газар гэх энэ хоёр гадаад оролцогч тал доторх алхмуудыг бол ерөөсөө дүрслээгүй буюу black box гэж нэрлэдэг. Дүрслэхгүйгээр байгууллага дотор маань яг ямар ажил таскууд хийгдэж байгаа вэ гэдгийг бол дүрсэлж харуулсан байна гэсэн үг байна. За тэгэхээр pool гэдэг нь бол ерөнхийдөө бол байгууллагыг дүрсэлж болно. За тухайн байгууллага дотор хэд хэдэн одоо чиг үүрэг бүхий ажилтан албан хаагчид оролцож байгаа бол за энийг нь бид нэр lane буюу одоо дид одоо чиг үүргүүдийг гаргаж ирээд төрсөлдөг бол байх нэ гэсэн үг байна. За тэгэхээр бизнес процессын загварчлагтай ер нь дараах хэд хэдэн зөвлөмжүүдийг бол анхаарах хэрэгтэй. За нэгдүгээрт нь ер нь альч одоо процессыг дүрсэлж байгаа алхмууд, ивентүүд, активитинуудыг дандаа нэр болон үйл үгийн хоршлоор бол заавар илэрхийлэх хэрэгтэй. За жишээлх юм бол яг одоо эхлэх болон дуусах энэ одоо үйлдэлүүд дээр бол эсэлтийн анкет хүлээн авсан, элсүүлэх одоо шийдвэр гарсан гэх мэтчлэнгээр яг юуг яасан гэдэг асуултанд хариулах үз юм үйл үгээр өнгөрсөн цаг дээр бол ивентийг бол илэрхийлнэ гэсэн үг байна. За харин яг тухайн процесс дотор хийгдэж байгаа ажлуудыг одоо цагаар болон бас яг саяны адил нэр үйл үгээр илэрхийлэгдэнэ. Эсэлтийн анкетыг шалгах, за дутуу байгаа материалуудын мэдээллийг илгээх, бакалаврын зэргийн дипломын хуулбарыг илгээх гэх мэтчлэнгээр яг одоо цаг дээр нэр болон үйл үгийн хоршлоор заавал илэрхийлж байхаа. За энэ нь өөрөө нөгөө процесс маань өөрөө яг тодорхой хийгдэж байдаг ажил гэдгийг нь бол илэрхийлдэг байгаа. Тийм учраас ашгүй нэр болон үйл үгээр ингэж заавал илэрхийлдэг. Нэгд хоёрдугаарт нь за магадгүй шалгах, илгээх гэх мэтчлэнгээр ингээд тодорхой бус дүрслээд тайлбарлах юм бол яг юуг шалгах гэдэг байгаа, хэн шалгах гэдэг байгаа гэдэг ийм асуултууд нь тодорхой бус үлдээд нөгөө процессын зураглал маань дахиад ойлгомжгүй байдал үүсдэг гэсэн үг байна.
За түүний дараа бол орц гарц эсвэл процесс алдаа зааж зогсох гэх мэт дээр бол яг ивентүүдийг бол ашиглана гэсэн үг хана л да. За яг тодорхой нэг одоо орцуудыг заавал хийх ёстой. Тэгэхээр зүгээр зарим процессын зураглууд дээр эхлэх ч юм уу, төгсөх ч юм уу гэж тавьчихсан байдаг. Гэтэл энэ процесс маань яг ямар үед ажиллаж эхлэх юм бэ гэдг нь маш заавал тодорхой байх ёстой. За ямар үед энэ процесс чинь яг огт цаашаа үргэлжлэхгүйгээр зогсох вэ гэдэг нь бас магадгүй хэрвээ процессын зургал дээр процесс дээр чинь тодорхой байгаа бол бичиг баримтан дээр чинь тодорхой байгаа бол тэрийг заавал тодорхой бичих ёстой гэсэн үг хана л да. За тэгэхээр энэ нь бол яг уу гэхээр зайлшгүй одоо өнгөрсөн цаг дээр тодорхойлогдсон одоо үйлдэлүүдийг эхлүүлэхдээ бас мөн дуусгахтаа бас ямар нэгэн байдлаар процесс одоо алдаа заагаад зогсох гэх мэтчлийн ийм нөхцлүүдээр дурсалж өгөх нэ гэсэн үг хана. За түүний дараа бол магадгүй тухайн байгууллагын одоо харилцаж байгаа гадаад оролцогч талууд байгаа бол тэдгээр оролцогч талуудтай холбоотой тэгс дараасаа алхмуудыг бид нэр ийм тасархай шугамудаар тасархай одоо яг сумтай шугамаар бол илэрхийлэх нь л да. За тэгэхээр одоо гаднаас одоо жишээлбэл эсэгчээс эсэгч рүү ямар нэгэн мэдээллийг илгээх, за боловсролын газар руу ямар нэгэн мэдээллийг илгээх, эсвэл эргээд тэднэрээс авах гэх мэтчлийн үйлдэлүүдийг буюу гадаад оролцогч талтай холбоотой одоо дарааллыг харуулахдаа, урсгалыг харуулахдаа тасархай шугамаар бол илэрхийлэх нэ. За энийг бол бас анзаарч ашиглах хэрэгтэй байна. За түүнээс гадна процессын оролцогч талуудыг дүрсэлж байгаа пул болон лейнүүд маань ямар нэгэн одоо сараа, цэцгээ, батаа гэх мэтчлэнгийн тухайсан хүний нэр бол байж болдоггүй байгаа. Энэ дээр бол яг одоо албан тушаал эсвэл алба хилцнийг нэгж байгуулгын одоо бүхлээр нь дүрслэн гэсэн үг хаана тий. Эсвэл тэрэн дотор байгаа чиг үүргүүдийг бол дүрслэх нэ. За энийг бол бас анхаарч авч үзэх хэрэгтэй байна. За тэгээд бизнес процессыг одоо ер нь бол илүү ойлгомжтой, эмх цэгцтэй дүрслэх юм бол тухайн процессын яг амжилттай явах юм үндсэн шугамыг бол нэг шугамд байхаар бол дүрсэлж өгөөд за магадгүй тухайн процессээр нөхцөл шалгаад ч юм уу бусад хэлбэрүүдээр гарч ирж байгаа одоо нэмэлт нөхцлүүдийг те одоо биелэхгүй байгаа тэр нөхцлүүдийг олвол эсвэл дээшээ эсвэл доошоогоо ингээд байдлаар одоо нэмэлтээр ингэж оруулж ирж дүрслэх нь процессыг илүү ойлгомжтой, илүү одоо яг тодорхой дүрслэх боломж болгож өгдөгөө. За түүнээс гадна ер нь бизнес процессын загварчлалыг хийхээс өмнө хэдийгээр бид нар BFMN гэдэг стандарт элемент хэлийг ашиглаж байгаа боловч тухайн байгууллага дотроо бизнес процессын зураглал хийхдээ ямар дүрмээр бид нар хийх вэ? За жишээлх юм бол ажлыг одоо хамгийн бага нэгжтэй ямар нэгжээр илэрхийлэх төвшөнд бид нар одоо алхмуудаа тодорхойлох вэ? Ямар нэр томьёог юун дээр ашиглах юм те? Ямар төвшөнд дүрслэх вэ? IT-гийнхэнтэй одоо мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй зориулж ашиглах юм уу? Эсвэл бизнесийн хэрэглэгчид нартай зориулах юм уу? Эсвэл байгууллагын бүх төвшөнд ашиглахдаггүй юм тодорхой зураглал байх юм уу гэдгээ тохирох хамрах хүрээ нь яг ямар байх юм гэдэг маань яг процессын загварчлал хийхээс өмнө бол тодорхойлсон байх хэрэгтэй байна. Ер нь тэгээд тухайн процессын зураглал маань илүү тодорхой, ойлгомжтой, уншигдхуйц байх ёстой. За тэгээд процессын зураглал маань өөрөө тодорхой бизнесийн сорилтуудыг одоо даван туулах, сайжруулах замыг харах үс юм ойлгомжтой аль болох одоо оролцогч талууд маань илүү хамтран одоо зураглалаа бий болгоод эргээд тэрэн дээрээ сайжруулах боломжуудыг нь хилцэх юм боломжтой байх хэрэгтэй байна. Ер нь нэг процессын зураглалд 20 хүртэл элементийг ашиглахыг зөвлөдөг байгаа. Хэрвээ түүнээс илүү олон элемент ашиглахдаггүй одоо зураглал гарч ирэх юм бол дэд процессыг болгож бас эмхэлж болдог байгаа шүү. За магадгүй одоо технологийн шийдэл зориулсан ч юм уу технологийн одоо зориулалтаар ашиглах гэж байгаа юм процессын зураглал байх юм бол илүү одоо агсан түвшний одоо элементүүдийг ашиглахыг зөвлөдөг байгаа. За тэгэхээр агсан түвшинд загварчлан гэдэг маань яадаг вэ гэхээр за жишээлх юм бол сая бид нар одоо зөвхөн activity буюу таскуудыг одоо хийгдэх ажлуудыг дүрслэхдээ хамгийн ихний энэ загварчлалын дүрслэлийн элементийг ашигласан байгаа. Гэтэл илүү найрамчилж зургийг гэх юм бол дид процессуудыг зураглахтаа бол нэмэх тэмдэгтэй энэ дүрслэлийг ч юм уу. За магадгүй ямар нэгэн систем дээр хүн хийж байгаа ажил байх юм бол одоо хүний зурагтаа энэ одоо activity-ний төрөл. За магадгүй ямар нэгэн програм хавж автоматар гүйцэтгэж байгаа бол эсвэл тухайн ажлыг хэн нэгэн хүн ямар нэгэн системийн туслалцаагүйгээр өөрөө одоо механикаар гар аргаар хийж байгаа бол за эсвэл ямар нэгэн байдлаар гадны оролцогч талуудаас хүлээж авч хийж байгаа эсвэл тийшээ илгээж байгаа ажлууд гэх
Урьдчилангээр одоо нөгөө ажил даалгавруудаа илүү наривчлан одоо ангилж болно гэсэн үг байна. За хоёрдугаарт нь бол яг гэхээр дата обжектуудыг оруулж ирж болно. Мэдээж бизнесийн үйл ажиллагаа, бизнес процесс дотор ч өөрөө зөвхөн одоо ажил даалгавруудаас гадна тухайн процессуудад ашиглагдах ямар одоо бичиг баримт маягтууд байгаа юу? Эсвэл тухайн процессыг хийхтэй холбоотой, эсвэл тухайн одоо ажлуудыг гүйцэтгэхтэй холбоотой програм хангамж системүүд өвдлийн сан ашиглаж байгаа тэрийг одоо дүрслэх хэрэгтэй гэж үзэх юм бол ийм дата обжектуудыг оруулж ирж болно гэсэн үг байна. За түүний дараа бол процессын зураглалыг илүү одоо наривчлан тайлбарлах шаардлагатай байх юм бол ийм артефакт обжектуудыг ашиглаж болно гэсэн үг. За жишээлх юм бол нэмэлт одоо тайлбар шаардлагатай бол ийм text annotation ийм элементүүдийг оруулж ирж болох нь байна. Магадгүй процессын зураглал доторх зарим нэг алхмууд нь хоорондоо ингээд бүлэг буюу уялдаа холбоотой болол бүлэглэх ийм одоо нэмэлт элементүүдийг ашиглах гэх мэтэр процессын одоо зураглалуудаа илүү наривчлан бол тодорхойлж болох нэ гэсэн үг байна. За ер нь процессын одоо энэ загварчлалыг хийсний дараа бид нар одоо яах хэрэгтэй болдог вэ? Юунд ашигладаг вэ гэсэн үг байна тий. За нэгдүгээрт нь бол процессын загварчлалыг хийсний дараа бид нар болохоор процессын шинжилгээ хийж болно гэсэн үг байна л да. Тэгэхээр процессын шинжилгээ хийх нэг дотроо чанарын болон тоон шинжилгээнүүдийг хийж болно гэсэн үг. За чанарын шинжилгээ гэхээр жишээлх юм бол value added analysis буюу тухайн одоо процессын алхмууд дотор ч үн цэнийг бий болгож байгаа алхам эсвэл огт хэрэггүй ийм хаягдл алхмууд яг юу байна вэ гэдгийг олж илрүүлээд тэдгээр ийм одоо хаягдл алхмуудыг хасах тийм үү өөрчлөх гэх мэтчлэнгийн ийм одоо сайжруулалтуудыг хийх. За магадгүй процесс дээр байгаа юунаас болж байгаа шалтгаан нь юу юм бэ гэдгийг олж илрүүлэх ч юм уу те. За процесс дотор оролцож байгаа оролцогч талуудын чиг үүргээр нь шинжилгээ хийж үзэх ч юм уу гэх мэтчлэнгийн иймэрхүү чанарын шинжилгээнүүд хийж болдог. За хоёрдугаарт нь бол тухайн процесстэй холбоотой тоон шинжилгээнүүдийг гаргаж болно гэсэн үг те. За тухайн процессыг одоо ажилуулахтай холбоотой ямар одоо мөнгөн болоод за эсвэл хүн хүчний эсвэл одоо хугацааны одоо тоон хэмжүүрүүд байж болохоор байна. За тэр нь хэр зэрэг үр дүнтэй үр ашигтай ашиглагдаж байгаа вэ гэдгийг дээр нь бид нар одоо ийм тоон шинжилгээнүүдийг бас хийж болтгоо гэсэн үг байна. За тэгэхээр байгууллага өөрийнхөө одоо үйл ажиллагааны үр ашиг, үр дүн болон бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд процесс маань өөрөө хэр зэрэг одоо сайн ажиллаж байгаа вэ, хэр зэрэг уялдаа холбоотой байгаа вэ гэдгээ тодорхойлох. За байгууллага дотор байгаа олон янзын алба хэлц нэгжүүд болон оролцогчид маань тухайн процессыг бүхэл том зургаар нь харах, уялдаа холбоогоо харах зорилгоор процессын зураглалыг гаргаж тавьдаг байна. За эргээд процессын зураглал маань хүнээс хамаарсан янз бүрийн одоо асуудлуудыг бууруулах. За тэгээд дээрээс нь тухайн процессыг хэрхэн сайжруулж болох вэ гэдэг ийм сайжруулалтын одоо саналуудыг хилэлцэх. За эргээд тухайн процессыг илүү үр дүнтэй, үр ашигтай болгох нөөцийг одоо зөв хуваарлахад бол процессын зураглалууд бол одоо гол одоо үүрэгтэй ашиглагддаг байх нэ. За ингээд та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа.